50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр дүүнээс чих үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таярд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий, 642 литрээр оролцсон. Бурвас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. За сайн бацгааны үзэгчдээ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За гадаа цаасаараа янзтай. За тэр олон юм ярих яах вэ? Машина ажлуудыг тэгээ машина ажиллуулж байгаа хооронд нэг сони юм ярив. Би бол бодохдоо тэр нөгөө нэг нөтийн азтан 400 сая төгрөгийн азтан би тодорчлоо гэж ойлгосон байхгүй юу? За энэ өрөөнд маш олон хүмүүс сууж байгаа, надаас гадна 2 зураглаачаас гадна. За эхний бөмбөлөг бол 8 дугаартай байна. Тэгс 2 баримт гарч ирд цаан чинь новшин болж байгаа юм шүү. За 2 дахь бөмбөлөг нь бол 3. За ингээд нөгөө нэг 400 сая төгрөгийн чи эзэн альны бөмбөлөг нэг юм болчиход байгаа юм байна. За тэгээд олон нийтийн сүлжээгээр бол та бүхэн бас тэр мэдээллийг хуваалцаж өөрийнхөө комментиг бичиж их чөлөөтэй сайхан оролцож байгаа байлгүй дээ. За 8 3 дараагийнх нь 9 байна. 9. За үндэсний лотерей дээр би орж ирэнгүүтээ асуусан асуулт юм. Яг ийм юм тохиолдвол яах юм бэ гэж. За машиныг чимээгүй болохоор ярив. Машиныг энэ чимээг давж ярих гэж бас бөөл юм болдго шүү дээ. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлгөн дээрх тоонууд 8 3 9 6. За энийг та бүхэн 6 гэж ойлгоорой. Яа нэхэр 6 бол доороо ингээд 6-аас байгаа. 8 3 9 6. 8 3 9 6. За саяхан яриг үргэлжлүүлье. Үндэсний лотерей дээр хэрвээ за 4D дээр те жишээлбэл одоо 4D-ийн хамгийн ихний жишээг авъя л те 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр яг адилхан 2 хүн ийм 8 3 9 6 гэдэг ингээ бөглсөн байд тааръя. За нэг нь одоо драгон дээр тийм мэдж байгаа. Нэг нь бол драгон дээр за нэг нь одоо хаач байдیں۔ Шинэ 2 салбар айгүй ойрхон болохоор би хэлчих. Нэг нь жетро дээр худалдаж аваад яг адилхан 8 3 9 6 гэд тухайн өдрийн тоглолтод оролцоод хоцсон байвал бооцоогоо 500 дахин үсгэж авна шүү. Тэгэхээр бооцоогоо 500 дахин 2 хүн үсгэж авах нь. 2 хүн үсгэж авна. Энэ бол 4D дээр хүчинтэй. Хэрвээ одоо jackpot 50 сая дээр энд гарч ирэх 60 бөмбөлөгний 6 бөмбөлгийг зургуулангийн 2 хүн, магадгүй 3 хүн, за 4 хүн, за тийм олон бас таарахгүй л байлгүй дээ. За хэрвээ 2 хүн хамгийн багадаа 2 хүн зөв таацсан байх юм бол 50 сая төгрөгийг 50% хувааж авна. 25 саяар. Хэрвээ 120 саяыг 2 хүн зөв таацсан байх юм бол мөн адилхан 50% нь хувааж авах нь шүү. 2 баримт гарч ирчээ цаан чинь 400 сая төгрөг хувааж авах гэсэн жоохон зовлонтой юм болоод байгаа юм шиг л. Тэгээд энэний үндсэн дээрээс нэг манай тоглолтод бол 50-50-аар нь гоё хуваагаад авчнаа. Гоё шудраг. Нөгөө нэг гараалдлаад байдаг жижиг юм байдаг шүү дээ. Шудраг маа гэдэг. Тэрний юу бол яг энд бол яг 50-50-аар нь гоё хуваагаад авчих. За тэрийг хэлэх гэсэн. За 400 саяын тэр юу бол нэр тодорхойгүй байгаа юм байна. Би бол тодорцсон гэж бодож ирсэн. Тэгсэн чинь одоо тодорхойгүй 2 хүний нэр гараад байгаа. Тэгээд том харамсалтай байна. Гэхдээ ямар ч байсан хожих байхаа тий. Төр нэг 200 сая төгрөгөн дээр юм уу 400 сая төгрөгөн дээр гонжроо тайхгүй байл дээ. Гайгүй байл. За 4 дараагийнх нь хэд вэ? 8. Гэхдээ ер нь нэг 2-ын хооронд юм дээр гонжроод байдаг шүү. Хүүхдийн 20 мянга, оюутнуудын 70 мянга, яасан шинэ гэр бүл болвол 500 мянга, хүүхдтэй болвол сая гэдэг ингээд элдв одоо юм амлаад гарч ирээд тэгээд гонжроод одоо бид нар чи юучгүй байгаа ш. 500 мянган төгрөгийн төлөө хоорондоо гэрлээ тэрийг хувааж аваад тэгээд тэр нь ямар ч юу болсон юм их олон байдаг ш. За тэр олонтой ярих яах вэ? Тоонууд хамгийн гол бөмбөлгнүүд. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 бөмбөлөг гарч ирсэн. За хамгийн ихнийх нь 4, 2-т нь 8, 3-т нь 8, 4-т нь 6. За 4, 8, 8, 6. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуураас гарч ирсэн 4 бөмбөлөгний тоо
4 8 8 6 сайн харцгаагаарай. За хэрвээ 4 8 8 6-гээ та зөв таасан бол өөрийнхөө бооцоог 1000 дахин өсгөж авна. 1000 дахин. За хэрвээ та дөрөвдгийг 1-р зэргийн хонжроос гарч ирэх дөрвөн бөмбөлгийн тоог дарааллыг яг зөв таавал бооцоогоо 2000 дахин өсгөж авна шүү. За эхнийх нь бөмбөлөг 2. Эхнийх нь бөмбөлөг 2. Дараагийнх нь бөмбөлөг 6. 6. За 3 дахь бөмбөлөг 1. 3 дахь бөмбөлөг 1. За хамгийн сүүлийн бөмбөлөг. Дөрөвдгийн 1-р зэргийн хонжны хамгийн сүүлийн бөмбөлөг хэд гэсэн дугаартай байх нь вэ? 3. За дөрөвдгийн 1-р зэргийн хонжроос гарч ирсэн дөрвөн бөмбөлгөн дээрх дугаар 2 6 1 3. 26 13. 26 13. За үргэлжлээд бүгдээ хамтдаа 50 саяын төлөө тоглолцгоё. Тоглож байгаа бүх хүмүүст бүгдэнд нь амжилт хүсье. За 6 дараа дугаартай конопыг дарлаа. $50 сая төгрөг холчих бол таны азал мэдэндээ. Яг энэхүү хуудсыг аваад тэгээс 9 хүртэлх 6 тоог өөрийнхөө дураар дарааллуулж бичнэ. За тэгээд энэ дарааллуулж бичсэн 6 тоо чинь яг энэ машинаас гарч ирээд таны тасалбартаа яг зөв таарах юм бол та 50 сая төгрөг хожно. 50 сая төгрөг хожно. За 50 сая төгрөгийн дараагийн хонжуур бол сая 500 мянган төгрөг. За сая 500 мянган төгрөгийг яаж очихыг тун удахгүй тайлбарлаж өгье. Тэрнээс өмнө гарч ирсэн 3 бөмбөлгийг танилцуулъя. 8 4 4. За дөрөвт бөмбөлг нь 2. Сая 500 мянган төгрөгийг яаж очно гэж энд гарч ирэх 6 бөмбөлгний эхний 5 аль эсвэл сүүлийн 5 бөмбөлгний дарааллыг нь зөв таах юм бол та сая 500 мянган төгрөг очно. Хэрвээ та 8 4 4 2 гэж яг энэ эхний 4 бөмбөлгийг одоо таацсан байгаа бол та 150 мянган төгрөг хожсон байгаа гэсэн үг шүү. За 8 4 4 2 5 гэж яг энэ эхний 5 бөмбөлгийг зөв дарааллыг нь таасан хүн сая 500 мянган төгрөг хожно. За хамгийн сүүлийн бөмбөлөг тэг. Хамгийн сүүлийн бөмбөлөг тэг бай. За ингээд 8 4 4 2 5 тэг. За 6 дигийн машинаас гарч ирсэн 6 бөмбөлөг дарааллын дагуу дахиад хэлье. 8 4 4 2 5 тэг. 8 4 4 2 5 тэг. За энэхүү 6 тооны дарааллыг нь яг зөв бүгсэн тэр хүн 50 сая төгрөгийн эзэн болж байгаа шүү. За ингээд өнөөдрийн 120 саяын төлөө тоглож байгаа бүх хүмүүст амжилт хүсье. За 120 саяас гадна бас та дараагийн өндөр хонжуур болох 12 сая төгрөгийг яаж хожих талаар би танд бөмбөлгнүүд гарч ирж байгаа хооронд танилцуулъя. За 42 бөмбөлгнөөс 7 бөмбөлгийг гаргаж ирнэ. Одоогийн байдлаар 2 гэсэн дугаартай бөмбөлөг хамгийн түрүүнд гарч ирсэн байна. За энэхүү 7 бөмбөлгнөөс эхний 6 бөмбөлгийн дараалал харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг хожно. 12 сая төгрөгийг бол эхний 6 бөмбөлгнөөс 5-ын зөв таагаад дараалал харгалзахгүй 5-ын зөв таагаад 7 дахь бөмбөлөг буюу одоо бидний хэлж байгаа одоо нэрлснээр бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгийг оролцуулаад ингээд 6 бөмбөлөг та таах юм бол 12 сая төгрөг хожих юм байна шүү. За одоогийн байдлаар 2 21 29 41 гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн байна. 2 12 29 41. За хэд вэ энэ? 5 дахь нь 10 дугаартай бөмбөлөг. За 6 дахь нь
6-х нь 4. 6-х нь 4. За харин өнөөдрийн бонус бөмбөлөг маань хэд байна? Хова 13. За ингээд өнөөдрийн тоглолтын 120 сая төгрөгийн энд хамааралтай 7 бөмбөлөг гараад ирлээ. За түрүү хэлсэн ахаад нэг тайлбарлаад өгье. Надад хугацаа байгаа болов? Хугацаа дууссан юм байна. За тайлбарлахад жоохон бага хугацаа үлдлээ. Айгу хурдан. Энэ 7 бөмбөлгнөөс эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр яг зөв таасан тэр хүн 120 сая төгрөгийн эзэн болох юм байна. Харин эхний 6 бөмбөлгийн 5-ын зөв таагаад хамгийн сүүлийн бөмбөлөг буюу 13-ыг оролцуулаад ингээд 6 бөмбөлөг таах юм бол та 12 сая төгрөг очих шүү. За ингээд бөмбөлгнүүдийг бүгдөө дурдаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг өндөрлөе. За ингээд 42 машинаас гарч ирсэн 7 бөмбөлөг 2 12 29 41 14 13. За дахиад сайн сонсоорой. 2 12 29 41 14 өнөөдрийн бонус бөмбөлөг 13. За ингээд сайхан амарцгаагаараа дараагийн тоглолтоор уулзтлаа. Баяртай. 50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Таирд 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн. Бади 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн хонжурын эзэн болох боломжтой. Дохир даваа аваг баасан гараг бүр сэлэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.